Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Learn English with Lemonade англи хичээл эхэлж байна. Өнөөдөр бид хичээлээрээ seeds буюу өрнүүд гэсэн сэдвийн талаар уншуулнаа. Бидний хичээл reading болон speaking хоёр хэсэгтэй. Reading буюу унших хэсэгтэр бид нэр англиар нь уншаад шинэ үгнүүдэд тогтооно. Гэхдээ ямар нэгэн монгол үг хэсэг тэмдэглэхгүйгээр ойлгон тогтоох байдлаар тэжлэхийг хичээгээрэй. Speaking буюу ярианы хэсэгтэр амны хайрцаг суулгаж өгдөг хамгийн анхан шатны дасгал болох read out loud дасгалыг бүгдээр хамтдаа хийх болно. За ингээд хичээлээ эхэлцгээе. Look at that big tree near where you live. Look how big it is. Look at хардаа that big tree. Тэр big том tree мод руу. Near ойролцоо. Where you live. Where гэдэг нь газар. You live гэвэл чиний амьдардаг газар. Чиний амьдардаг газрыг чинь near ойролцоох тэр том мод руу хартаа. Look хартаа. How big it is. How ямар big том it is энэ байна вэ? That tree was once a tiny little seed which was smaller than the tip of your thumb. That tree тэр мод was байсан юм аа. Once нэгэн цагт a tiny little seed нэгэн бяцхан жижигхэн үр. Tiny гэдэг нь өчүүхэн гэсэн утгатай. Little гэдэг нь мөн бяцхан баг гэсэн утгатай хоёулаа ойролцоо утгатай үг байна. Which was тэр нь байсан. Smaller илүү жижигхэн. Small гэдэг нь жижиг, smaller гэвэл илүү жижигхэн байна. Then тэрнээс энээс харьцуултын хасис. The tip үзүүр of your thumb чиний эрхийн урууны чинь үзүүрээс жижигхэн байсан юм аа. How can such a small seed grow into a big tree? How can яаж болно вэ? Яаж чадна вэ? Such a small seed ийм нэгэн жижигхэн үр. Such гэвэл ийм нэг тийм нэг гэсэн утгаар хэрэглэдэг байна. Grow ургана вэ? Into тэрэн рүү. A big tree нэгэн том мод руу ургана вэ? That is one of the wonders of nature. That is one. Тэр бол нэг нь юуны of the wonders. Wonder гэдэг нь гайхамшиг. Wonders гэвэл гайхамшгууд. Тэр бол гайхамшгуудын нэг. Юуны гайхамшиг гэвэл of nature. Байгалийн. Бид нар натур гэж харагдаж байгаач англи хэлээр чэгээр дуудана. Nature. When you look at a seed. When you look. When гэдэг нь өгүүлбэрийн дунд тэгэх үед ингэх цагт гэсэн утгаар ордог. You look at a seed. Чи өрлөө харах цагт it is not easy to see what plant it will grow to be. It is not easy. Энэ амархан биш ээ. To see олж харна. What plant ямар ургамал it will grow to be. Энэ болж ургаад be байхыг олж харах нь амаргүй байх болно. It could be a tree or it could be a small bush. Энэ нь байж болно нэгэн мод эсвэл энэ нь байж болно нэгэн жижигхэн бут. Bush гэдэг нь үгээр дуудагдана баг зэрэг уртаар хэлэгддэг. За ингээд бүгдээрээ чангаар унших дасгалаа хийцгээе. Look at that big tree near where you live. Look how big it is. That tree was once a tiny little seed which was smaller than the tip of your thumb. Thumb гэдгийнхаа бид нэр big-ийг дуудаж өгдөг. Thumb гэж уншихгүй байна. Thumb. How can such a small seed grow into a big tree? This is one of the wonders of nature. When you look at the seed, it is not easy to see what plant it will grow to be. It could be a tree or it could be a small bush. Одоо бүгдээрээ хичээлээ уншаад дараах үгнүүдээс хэдийг нь зэжилсэн байна харцгаая. Зэжилсэн үг байвал сэтгэл хэсэг дээр англиар нь монголоор нь бичээд үлдээгээрэй. Хэрвээ зэрлэг үг байх юм бол хичээлээ дахиад ихнээс нь нэг удаа үзээрэй. Өнөөдрийн хичээлийн хүрээ дууслаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Үүнтэй төстэй хичээл үзхийг хүсвэл subscribe дарж биднэрт мэдэгдээрэй.